бас болон одоо тэр ширийн одоо хамтлагын бий бас маш их хойшиж байна. Өөрөө нэг сарын өмнө бас өөрөө Дорнод аймагта 6 хоногийн ширээ сууж асар их одоо өөрчлөлт хийсэн. Маш их яг ер нь бол энэ ташинд нэг туршлага солилцож байгаа учраас ховон гэлтгүүний маягмар тэр юм чинь би одоо өөрөө мэдчихээн нэг жилийн өмнө шиг хүмүүс одоо энэ цааш сургалтын суугаач гэдэг өрлөг өгчээсэн. Энэ бол албаар бол суулгадаг. Тэр одоо би мэдж байна өөрөө одоо тэр асуудлаар одоо тэгж явах тэрийг хүртэл заалахтай яг өгшөө юм бодоод ингээд соохгүй өгчээсэн тэгээд арба одоо бас нэг хэрэгцээ гарсан. Ер нь тэгээд энэ сууж үзэн сэтгэл санаасаа яг амьдралын хувьд бас ажил явуулах зүйлээ тэгээд 6 хоногийн дотор бол асар их өөрчлөлт орсон юм шүү. Тэгээд ялангуяа ийм учраас энэ сайхан ширээгийн өндөр бясалгын хамт олонны маань цэвэрлэж том нарын үйл ажиллагааг бас цаашаа улам дэмжиж яваасаа би энэ яг бодож ирсэн юм. Манай одоо асуудалтай улсуудад бол гарцаагүй хэрэгтэй юм байна да. Бас орон нутгтаа бас цаашд болвол хэрэгжүүлэх гэсэн гэж бодож ирлээ.